Ингэснээрээс их хичээл би илүү дуртай. Тийм учраас их хичээл орох болгонд миний сэтгэлийн бүс илүү тогтвортой болж би илүү даруй төлөв болдог. Сайн байцгаана уу, намайг Ариунсна гэдэг. Би Шинэ Монгол сургуулийн 4-р ангид суралцдаг. Миний дуртай хичээлүүдийн нэг бол бүжгийн хичээл. Би яагаад бүжгийн хичээлтэй дуртай вэ гэвэл 1-р 3-р ангийн хооронд манай багш нар маань сургаалт, цэнгэн бүжиг, вальс гээд олон төрлийн бүжгүүдийг зааж өгдөг. Дээрээс нь манай Шинэ Монгол сургууль маань ардын бүжиг, цэнгэн бүжиг, хипхоп бүжиг, хөдөлгөөний эмчтийн бүжиг гээд олон төрлийн бүжгийн дугуйлантай. Би тэр дундаас хөгжөөний эмчтийн дугуйланд явдаг. Шинэ Монгол сургууль маань олон төрлийн хөгжөөний эмчтийн багуудтай. Манай багш маань үнэхээр чадварлаг учраас би бүжгийн хичээлдээ дуртай. Сайн байцгаана, намайг 54 ангийн сурагчийн төсөв гэдэг. Би 4-р ангидаа боролоо хөтөлбөрт явснаар сурч мэдсэн зүйл надад их байсан. Боролоо хөтөлбөрт явах нь хүүхдүүдийг Монголоос ахуйдаа илүү их суралцуулж байгааг нэг илрэл юм. Би тэр хөтөлбөрт хамрагдсанаар Монгол гэр барьж, цагаан эдээ боловсруулж Монгол нэрмэл арх хийж сурсан. Бид мөн зөндөө олон өртөөнд оролцсон. Мөн 5-р ангид бид боролоо хөтөлбөрт явна. Боролоо хөтөлбөрт ангийнхантайгаа явахаас тэсэн ядан хүлээж байгаа. Сайн байцгаана. Би Шинэ Монгол сургуулийн 3-р ангийн сурагч Орглын Мандуулна. Би Томбол байна хөтөлбөр нь 1-ээс 3-р ангид хэрэгжиж явдаг. Найзтайгаа хөгжилдөж, цэвэр агаагаар дүүрэн өртөөгөөр аялдаг. Ээж аваас хол ганцаараа явж үзсэн. Тэгэхэд маш айдастайсэн. Гэтэ найзтайгаа хөгжилдөж, багштайгаа хамт байсан болохоор айхаа болсон. Би Томбол байна. Агуушигтай зүйл нь бие дааж сурах. Намайг 54 ангийн сурагч Бэнхүлэг гэдэг. Бид 1-ээс 3-р анги хүртлээр бие даах чадварт суралцдаг. 5 дахь өдөр болгон гэртээ их ажлуудыг өгдөг байсан. Жишээлбэл өдөөсөө өдөрт сурах, хувцас амхилах, хоол хийх, гэрийн ажил туслах зэрэг өгдөг байсан. Энэ нь 4-р ангиас эхлээд өөртөө ангиа цэвэрлж эхэлдэг. Яг тэр үед маань маш туршлагаж өгч ирсэн гэж боддог. Яагаад энэ бие даах чадвар тийм чухал юм бэ гэхээр чи ямар нэгэн байдлаар ганцаараа үлээ гэж бодоход өөрөө хоолоо иддэг, өөрөө бие даагаад хичээлээ хийждэг, хувцас амхилждаг чадварт сургаж байгаа. Би бол өөрийгөө бие даах чадвараа 100% сайн хийдэг гэж бодож байгаа. Сайн байцгаана, намайг 54 ангийн сурагч Тэлмон гэдэг. Миний хамгийн дуртай хичээлүүдийн нэг бол технологийн хичээл. Яагаад технологийн хичээл дуртай вэ гэвэл технологийн хичээл биднийг амьдралд хэрэгтэй жижиг зүйлс сургадаг юм шиг санагддаг. 1-р ангид гэхэд бид хайж, цавуу, шугам гэх зүйлстэй эвлэгхэн, чадварлаг, аюулгүй ажиллаж сурдаг. Харин 2-3-р ангид баримлын шавар, усан бодог гэх зүйлсээр бүтээл хийж, үүнийгээ ээж аав, хайртай цэцний хүмүүстэй бэлгэлдэг. Харин 4-5-р ангид бид илүү нарийн зүйлсээр ажиллаж, зүүнийгээ үзэсгэлэн болгон амжилтын баяр дээрээ гаргадаг. Хамгийн миний дуртай зүйл бол хичээл дээрээ багшийнхаа хийсний чадахгүй үедээ багшаасаа илүү ойлгож аваад үүнийгээ хийж тусгаад ээж аав багштай үзүүлж урмын мөг авах хамгийн гоё гэдэг. Иймээс л би технологийн хичээлд хамгийн дуртай. Сайн байцгаана. Намайг 3-р ангийн сурагч Инхвалын нар эжид гэдгийг. Би хөгжмийн хичээлд их дуртай. Хөгжмийн намайг итгэх, итгэлийг олгодог. Багш нарын урам хайрлах үгс нь их таалагддаг. Жил болгон өөрөөр хөгжмийн дэвсэг үтх нь их таалагддаг. 1-р ангид ихэвчлэн дуу үздэг бол 2-р ангид хөгжим ба дуу хослолон ордгороо онцлогтой. 3-р ангид бишгүүр хөгжим орж ирж бишгүүртэй ажиллах чадвар ихсгээ. Бишгүүр хөгжим нь өөрийнхөө сонсголын сайжруулах их суур болж өгдөг. Сайн байцгаана уу? Би 1-ийн 3-ийн Эрмөн зэгцэн дээр миний хамгийн дуртай хичээл бол зургийн хичээл. Би жоохон байхдаа юу зурхаа мэдэхгүй муухай дурдаг байсан. Сургуульд ороод зургийн хичээл оронгууд яг юу зурдаа мэдээ гой зурдаг болсон. Аав ээжтэй зураг харуулаа гоё ингээл хэлдэг байсан. Зургийн хичээл бол миний хамгийн дуртай хичээл. Би том болоо миний мэргэжил бол зураач болох. Сайн байцгаана, намайг 54 ангийн сурагч Инжин гэдэг. Миний хамгийн дуртай хичээл бол англи хэл. Учир нь би багаасаа англи хэл сурахыг хүсдэг байсан. Манай сургуульд 4-р ангиас англи хэл үзэж эхэлдэг. Бөгөөд 4-р ангидаа дуу, шүлэг, өдөр тутмын үгсүүдийг сурч мэддэг. 5-р ангидаа үг өгүүлбэрийг яаж бичих, дүрмүүдийг, өдөр тутмын өгүүлбэр, яриагаа чөлөөтэй ярьж сурдаг. Ийм учраас би англи хэлнийхаа хичээл дуртай. Би мэдээлэл технологийн хичээл дуртай. Мэдээллийн технологийн хичээл 4-р ангид ордог. 4-өөс 5-р ангийн хооронд PowerPoint, Word, Excel гэх мэт програмууд ордог. Жишээлбэл PowerPoint дээр PPT бэлдэх, Word дээр текст бичих, Excel дээр хүснэгт хийх гэх зүйлсийг хийдэг. Яагаад би технологи дуртай вэ гэвэл сонирхолтой, гоё санагддаг болохоор би мэдээлэл технологийн хичээлд дуртай.
Би 2-3 ангийн тэгш төрийн төгс мандал хүрдний баяраар хүрдээ сайн ажиллана уу гэдэг сорил авдаг. 1-5 дугаар өртөө хүртэл сонирхолтой мэдрэмж төрсөн. Аав ээжтэй энэ сурсан мэдсэн юм харуулж байгаа нь маш гоё байсан. Намайг 5-3 ангийн сурагчтай Тэлмэн гэдэг. Миний хамгийн дуртай хичээл бол СИ сургалт юм. СИ сургалтын хичээл нь зүрх сэтгэлийн боловсрол олгох хамгийн чухал хичээлүүдийн нэг. СИ сургалт нь яагаад бусад хичээлээс илүү онцлог вэ гэвэл янз бүрийн хүнд буй сэтгэл зүйг тодорхойлох, мөн өөрийнхөө сэтгэл зүйг хянах тухай заадаг. СИ хичээлээс хамгийн их ойлгосон миний сэтгэлд үлдсэн зүйл бол би өөрийнхөө давуу чанарууд болон өөртөө байгаа дурсамжууд дундаас хамгийн сайн сайхныг олдог учраас урд нь боддог байсан одоо мартсан олон гоё дурсамжуудыг минь сэтрээж надад байсан муухай зан чанарууд мөн надад байсан муухай гонигтэй дурсамжууд арилж надад илүү сайн дурсамжууд үлддэг. Ингэснээрээ СИ хичээл би илүү дуртай. Тийм учраас СИ хичээл орох болгонд миний сэтгэлийн бүс илүү тогтвортой болж би илүү даруй төлөв болдог. Шинэ Монгол сургуулийн 4 ангийн сурагч Ананд гэдэг. Миний дуртай хичээлүүдийн нэг бол математикийн хичээл. Учир нь багш нар маань математикийн хичээл заахдаа илүү гүнзгийрүүл 7 хоногоос 14 хоног бас дээрээс нь заах байгаа хичээлээ үргэлж тоглоом, аль эсвэл хөгжөөд, аль эсвэл туршилтаар заадаг. Энэ нь математикийг илүү хөгжөөд хүүхдүүдийг математикт илүү дурлуулахад маш их хэрэгтэй юм аа. Математик дээр нэмэгдээд математик сонгон ордог нь маш гайхамшигтай. Учир нь математик нь баруун тэрхийг хөгжүүлдэг. Математик сонгоно илүү тунгаад таамаглахыг илүү дэмжиж заадаг болохоор надад маш гоё санагддаг. Үүнээс болж би математикийн хичээлдээ маш дуртай. 1-р ангид дугуйлан секц байдгүй харин 2-р ангид дугуйлан секц ордог. Би зөв хөдөлгөөн гэдэг дугуйлан секцэд явдаг. Манай багш ган зэрэг гэдэг. Манай багш ган зэрэг бүх юмыг амархан болгож хийж үзүүлдэг. Тийм учраас бид нэр идэвхтэй харилцдаг. Би биеийн камер зөв хөдөлгөөн явуулснаар миний хийж чаддаг зүйл ихсэн.